Од мөндөр сугаас та бүхнийхээ амрыг ярин мэдчилж байна. Химийн элементүүдийг хэрхэн нээсэн бэ нэвтрүүлэг маань хүрэхэд бэлэн боллоо. За нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар интернетийн хурдаа нэмэх амархан Univision болон Японы алдарт брэнд Rotагийн Hadalaba брэнд ивэнттэйг ажиллаж байна. За энэхүү нэвтрүүлэг NTV Од мөндөр радио 107 83.3 гэсэн хос телефоноор та бүхэндээ хүрч байна. За өнөөдрийн сэдв молекулуудын гунигт түүх гэсэн сэдвээр ярилцсан. За яг одоо Хятад улсын Ланжу хотоос физикч бэлгүүнтэйгээ холбогдоод байна. Өдрийн мэнд төргий бэлгүүнэ. Өдрийн мэнд сайн байцгаана уу гэд яасан удаан. Чин бараг 2-7 он ч тий сүүлд нэвтрүүлэг хийснээс хойш. Тий. Харин төрсөн өдөр нь болсон бас төрсөн өдрийн баярын мэнд төргий. Баярлалаа. Төрсөн өдрөөрөө дундуур нэг өвдөж баларсан. Ханаа төрөд хоолоо таг болоод юу нэвтрүүлэг хийх мантай юм болоод нэг 7 хоногийн өнгөрөөчөөд эргээд ирлээ. Тэгээ өнөөдрийн нэвтрүүлгийн сэдэв маань молекулуудын гунигт түүх гэдэг. Яг хүмүүс бас яаж магадгүй те гинт гайхаж магадгүй л те гинт 7 хоног алга болсноо шууд физикийн сэдэв бариад ороод ирсэн чинь нөгөө чи химиэсээ бууж өгч байгаа юм болов гэдэг юм бол юу гэх юм бол одоо яг тэгж байгаа гэхээр яг хим физикийн шинжилгээ ухаан хоёр маань өөрөө салшгүй айгүй нэгт холбоотой шүү дээ. Яг тэгэхээр химийн шинжилгээ ухааны одоо химийн бүх урвалууд болон химийн бүх процессууд маань өөрөө физикийн цахилгаан соронзон цахилгаан сул цахилгаан соронзон харилцан үйлчлэлийн нөлөөнд явагдаж байгаа гэсэн үг. Тийм одоо тэдгээр цахилгаан соронзон харилцан үйлчлэлийн өөр илэрлүүд нь химийн урвалуудыг бидэрт бий болгож өгч байгаа гэсэн. За физикт бол тухайн атомууд хоорондоо харилцан үйлчлэлд ороод одоо цөмийн харилцан үйлчлэлд ордог ч юм уу. Тэрийг нь бид нар цөмийн харилцан үйлчлэлээр тайлбарладаг. Ингээд атомууд маань гадаад давхрынхаа электронуудаар хоорондоо харилцан үйлчлэлд орж болно тийм үү. Нөгөө электронуудаа хоорондоо сольж болно шүү дээ тий. Тэгээ электронуудаараа хоорондоо холбоосууд үүсгэж болно. Тэгээ янз янзын нэгдлүүдийг үүсгээд молекулуудыг бий болгоод бидний одоо мэддэг төрөл бүрийн химийн нэгдлүүдийг бий болгочихж байгаа. Ямар нэгэн уураг гэдэг ч юм уу тий. Тиймэрхүү нэгдлүүдийг бий болгодог. Тэгэхээр хим физик хоёрыг яг ингээд зааглаад ярих бол хэцүү болчихж байгаа. Тодорхой төвшин дээр яг мэдээж хоёр өөр шинжилгээ учраас энэ хоёр маань зааглагдана л да. Тодорхой хэсгүүд дээр тий тухайн судлагдхуун, тухайн судалгаа, тухайн энергийн мууж эдгээрээс шалтгаалаад ингээд зааглагдав. Тэгэхээр өнөөдөр яагаад молекулуудын гунигт түүх гэдэг нэр өгсөн бэ гэхээр өнөөдрийн дугаарын маань гол дур бол ерөөсөө Людвиг Эдуардо Больцман гэдэг хүн. За энэ хүн бол физикч хүн байсан. За хамгийн түрүүнд хэлэхэд. Гэхдээ энэ хүний амьдрал маань өөрөө хүн төрлөختөнд молекул гэдэг юм байдаг юм шүү, атом гэж юм байдаг юм шүү гэдгийг хамгийн анх зааж одоо бүрэн баталгаатайгаар зааж өгсөн гэх юм уу да. За үүнээс бол яг хүмүүс ингэж маргадаг. Жишээ нь хүмүүс юу гэж маргадаг вэ гэхээр 2000 жилийн өмнө Анаксагор тэргүүтээ за Плато ч юм уу наацхан тий. Аристотель тэргүүтээ эдгээр философч нар маргасан. Тэгж маргасан нь юу гэсэн мэхээр материйн бүтцийг бүтээгч хамгийн жижиг зүйл хязгааргүй ингэж жижигхэн хуваагдаад яваад байх юм уу? Эсвэл ямар нэгэн хамгийн жижиг хэсэг дээр очиод зогсох юм уу гэдэг маргааныг өрнүүлж эхэлсэн тийм мэтгэлцээнийг өрнүүлж эхэлсэн. Тэгээ хоёр хуваагдсан. Гэтэ энэ үед бол ямар нэгэн шийдэлд хүрэх боломжгүй. Тэр нь юу вэ гэхээр нүдэнд харагдахгүй хязгааргүй жижиг зүйлээс бүтнэ гэд би хэлчихэж болно. Нөгөө талаас урнаа надад үгүй чи мангар байна те. Наад чи хязгааргүй жижигхэн хуваагдаал байх байхгүй юу гэж хэлж болно. Аль нь одоо хүн логикоор нь бодох юм бол магадгүй үнэн санагдана. Аль нь үнэн санагдана. Тухайн логикоор энэ шууд үнэн байх юм а гэж тухайн үеийн хүмүүс бол хэлэх боломжгүй байсан байхгүй. Нэг шинжилгээ ухааны мэдлэг тухайн үед өнөөгийн хэмжээнд биш байсан. Хүний бас логик ч гэсэн тухайн үеийн мэдлэг дээрээ суурлаад одоогийн юм дүгнэлтүүдийг гаргах боломжгүй байсан. Тэгэхээр ингэж маргадаг. Больцман гэдэг хүн харин бидэнд юу өгсөн бэ гэхээр тухайн атом гэдэг зүйлүүд байж ийж л тухайн атомууд маань өөрөө тодорхой энергиудээрээ энергийн төвшнөөрөө ингээд хуваарлагдана. За энергийн төвшнөр биш шүү. Ингэж ярих юм бол нөгөө нэг атомын электроны энергийн төвшөнтэй хүмүүс андуурж ич магадгүй. Атом маань өөрийн гэсэн энергийн хэмжээнүүдээрээ ингэж хуваарлагдана. Тэгэхээр чи одоо нэг юм дундаж энергитэй атом, амар их энергитэй атом гэл ингээд агаарт явж байгаа юм шүү дээ. Ингэж хуваарлагддаг. Ингэж хуваарлагдж байгаа юм нь өөрөө дулааны тархалт гэдэг зүйл байгаа тийм. Дулаан маань одоо ингээд ус голоор усж байгаа шиг ингээд тархдаг. Энэ зүйлүүдийг тайлбарладаг гэдэг хамгийн анх математик сууртаагаар, физикийн онлын сууртаагаар тайлбарласан хүн байна. За өөрөө Больцман юу гэж хэлсэн бэ гэхээр энэ атомууд, энэ молекулууд байхгүй бол
тухайн энэ бидний ажиглаад байгаа зүйлүүд маань шал өөр ажиглалтуудыг өгж магадгүй байна гэдгийг бас тайлбарладаг байсан ба тухайн үед. Тэгэхээр Больцман гэдэг хүний ачаар бид нар өнөөдөр молекул физик гэж нэрлэдэг мөн химийн маш олон төгөлтүүд байдаг. За ялангуяа материал судлалын шинжилгээ ухаан дээр их орж ирдэг. За термодинамик дээр орж ирдэг, статистик дээр орж ирдэг. За орчин үед бол одоо бүр мэдээллийн шинжилгээ ухаан гэж байгаа тийм. Мэдээллийн шинжилгээ ухаанд хүртэл орж ирдэг. Энэ бүх физикийн суурийг энэ Больцман гэдэг хүн маань тавьсан байна. Тэгэхээр энэ хүний тухай өнөөдөр амьдралаас нь дурдаад аль болох физик химтэй нь холбох гэж хичээнэ. За тэгэхээр Больцман гэж тэгвэл яг хэн байсан бэ те? Ягаад өнөөдөр бид нар энэ хүнийг ингэж ярих хэрэгтэй гэдэг асуудал гарч ирж байгаа. За мэдээж түрүүний хэлсэн жишээнүүд байгаа юм л да. Больцман бол өнөөдөр бидэрт атомыг хөргөж өгсөн, молекулыг бүтээж өгсөн ийм чухал хүн юм байна. Гэхдээ энэ маань өөрөө их юу санаа واخгүй. Тухайн үедээ энэ маань өөрөө 200 жилийн өмнөх санаа. За 200 жилийн өмнө бол химийн шинжилгээ ухаанд юу болж исэн бэ гэхээр хоёулаа өмнөх химийн дугаарууд дээр ярьжсэн шүү дээ. Флогстоны онол ер нь байхгүй болоод флогстоны онол байхгүй болоод химийн субстансууд гэдэг зүйлүүд байдаг юм байна те. Химийн нэгдлүүд, химийн элемент гэдэг зүйлүүд байдаг юм байна. Хүчил төрөгч, ус төрөгч, гэх мэт ийм элемент, азот, төмөр тийм элементүүд байдаг юм байна. Эдгээр чинь уралд ороод масс нь хадгалагдаад байна те. Тодорхой хэмжээнд. Тодорхой хэмжээний масс нь дулаан болоод явчих чинь. Нэгсэндөө энерги хадгалагдаад байна гэдгийг бид нар мэддэг болсноор орчин үеийн химийн шинжилгуудын хөл тавьсан байна. За энэ орчин үеийн химийн шинжилгээ ухаан тухайн энэ нэгдлүүдийг тайлбарлахын тулд молекул гэдэг ойлголтыг оруулж ирсэн. Молекул гэдэг ойлголтууд орж ирснээр тодорхой химийн нэгдлүүдийг бид нар амжилттай тайлбарлаж ирсэн тэмцээ. За хамгийн гол юм нь мэдээж тэнд ерөөсөө энерги хадгалагдах хууль гэж чухал хууль байгаа тийм. Тэр энерги хадгалагдах хуулийн одоо ачаар молекул гэдэг объект бол байж ах ёстой байна гэж одоо таамаглалуудыг дэвшүүлээд тайлбарлаж эхэлсэн байна. За ингэ явж илаа. За тэгсэн энэ бас нэг маргаантай зүйлүүд гарч ирж байгаа юм л та. Тэр нь юу вэ гэхээр молекулыг бид нэр яаж ажиглах вэ гэдэг асуудал гарч ирж байгаа байхгүй. Гэтэл молекулуудын хөдөлгөөний улмаас маш олон ажиглалтуудыг хийчихэж байгаа юм. Одоо жишээ нь янз янзын статистикийн болон яг тухайн үед бол яг тийм статистикийн хэмжилтүүдийг хийгээгүй л дээ. Гэтэ молекулуудын ачаар тухайн химийн болон зарим биохимийн урвалууд явагдаж байна гэдгийг бид нар мэддэг болсон. За инхээр нөгөө молекул гэдэг объект маань тэнд ер нь байж ах хэвээр байна тий. Бид нар энийг шууд ажиглаж байгаас барыг ялгаагүй мэн гэдэг юм санаа гарч ирж байгаа. За гэтэл энэ молекулууд өөрсдөө тухайн хим физикийн урвалуудыг явуулахад хангалттай биш байгаадсан байхгүй. Тодорхой хэмжээнд хангалттай биш байгаадсан. За энийг бол хүн болгон мэдчихсэн. Гэхдээ үүнийг нэг юм өөрөөр тайлбарлах боломж. Тэгээ тухайн үеийн ойлголтоороо тайлбарлах молекулын ч юм уу эсвэл атомын шаардлагагүйгээр тайлбарлах боломж байгаа байх гэдэг нэг онолчд маань яг тухайн үед байгаа онолоороо айлуулах тайлбарлагдаагүй зүйлүүдэд тайлбарлах гэж хичээн штэ. Тийм зүйлүүд байсан. За гэтэл нэг юм сонирхолтой ажиглалтуудыг хүмүүс хийсэн байна. Тэр нь юу вэ гэхээр маш халуун хий байгаа шүү дээ, тий. Маш халуун хийний хөдөлгөөнийг ажиглахгүй. Тэгэхээр ингээ халуун хий чинь саваа агуу хурдан дүүргэн халуун газар сүүтэн рүү ингэж маш хурдан дамжина гэдэг ч юм уу, тий. Ийм байдлаар ингээд халуун хийний хөдөлгөөнийг агуу амархан ойлгоод хүмүүс тэгээ маш энгийнээр тайлбарлаад эхэлчихэж байгаа. Агуу одоо нөгөө энгийнээр хэлэх юм бол халуун хийний хөдөлгөөнийг таамаглахад айгүй амархан байсан гэсэн. Ерөөсөө хялбар байдлаар таамаглагдаад байна. Гэтэл нөгөө талд молекулын онол юу гэж хэлж ирсэн бэ гэхээр энэ хий гэдэг юм чин агаар гэдэг энэ бүх юм чин те молекулуудаас тогтноо. Гэхдээ энэ бүх молекулууд маань рандом хөдөлгөөнтэй байна гэсэн баггүй. Рандом хөдөлгөөнтэй нь ерөөсөө эмх замбраагүй хөдөлгөөнтэй гэсэн. Ийм эмх замбраагүй хөдөлгөөнтэй. Тэгэхээр ингэж утсан байна. Нэгсэндээ хамгийн анхны асуултыг тавьсан хүн маань Джеймс Клерк Максвелл гэдэг цахилгаан соронзон онолыг хамгийн анх классик цахилгаан соронзон онолыг бүрэн төгс болгосон том эрдэмтэн байна. За энэ хүн ингэж асуусан байна. Бүх энэ молекулууд чи юм эмх замбраагүй хөдөлгөөнтэй тийм ийм дулааны эмх замбраагүй хөдөлгөөнтэй рандом хөдөлгөөнтэй. Тэгсэн мөртлөө эдгэр чин халуун ийм хийг бүрдүүлэх юм байна. Тэгснэ халуун хий яаж хөдлөхийг бид нар маш сайн таамаглаад байдаг. Яаж энэ эмх замбраагүй хөдөлгөөнөөс маш эмх замбраатай хөдөлгөөнийг тайлбарлаад байна гэдэг асуултыг тавьсан байгаа байхгүй. Таамаглаад байна тий. Нэгсэндээ
хоёулаа ингэж төсөөлөе л доо. Нэг юм жижигхэн хөл бөмбөгийн талбай дотор хүн болгоныг ингээл замраагүй гүйлгэлээ те наашцах нь хүссэн зүг рүү гүйлгээд байл та. Гэтэл тэнчэнээс ямар хөдөлгөөн гарч ийн гэхээр хүмүүс ингээ нэгэн жигд хөдлөд байгаа юм шиг хөдөлгөөн гарч ийн гэсэн үг байхгүй. Тэгэхээр эн чинь тийм хөдөлгөөн гарч болохгүй шүү дээ. Яг тэр хүмүүс чи замраагүй хөдөлж байгаа шүү дээ те тал тал тийшээ. Ингээ замраагүй хөдөлж байгаа. Гэтэл тийм нэгэн жигд юм шиг юм ажиглагдаад байна гэдэг. Энийг Максвелл асуухтаа яагаад юм эмх замбараагүй молекулуудаас маш юм таамаглахад амархан, ойлгоход амархан хийн хөдөлгөөнүүд бий болоод байна гэж асуусан байдаг. Тэгэхээр ингэж асуусан нь өөрөө цаана магадгүй молекулоос илүү одоо юу фундаментал те бүтэц байгаа юм биш үү, объект байгаа юм биш үү гэдэг таамагийг бас зарим эрдэмтэд төрүүлж исэн байна. Гэхдээ үүнээс өмнө Больцман орж ирээд яасан бэ гэхээр манай Больцман Максвеллийн санааг аваад хоёр маш одоо юм зөрөгтэй санаа дэвшүүлсэн нүүдэл хийсэн гэх юм уу да. Одоо тийм жоохон мангардууч юм шиг. Тухайн хүмүүс бол мань хүнийг жоохон мангардуу гэх гээд байгаа байхгүй. Тэр нь юу вэ гэхээр Больцман тухайн дулааны хий байгаа штэ тий. За одоо нэг хөл бөмбөгийн талбай дээр гүйж байгаа хүмүүсийн жишээгээр харьцуулах юм бол тухайн хүмүүс чинь тал тал тишээ гүйж яхад өөр өөрийн гэсэн нэг юм хурдтай байгаа штэ. За одоо ингээд зарим хүмүүс нэг секундэд 10 м гүйдэг ч юм уу тий. Зарим усаан болтойхон бол бараг секундэд 10 м гүйх бах тий. Тийм нэг зарим хүмүүс маш хурдан гүйждэг. Зарим хүмүүс нь удаан гүн. Зарим хүмүүс нэг юм дундаж гүн тий. Ийм янз янзын хурдаар гүйж байгаа. Энэ бүх хурдуудыг аваад тэр бүх хурдуудаар нь түгэлт байгуулсан байгаа байхгүй. Түгэлт гэдэг нь юу вэ гэхээр ямар одоо хэдий хэм одоо чинь хөл бөмбөгийн талбай дээр 100 хүмүүс гүйж ийн гэж төсөөлөе л доо хоёлаа. Замбраагүйгээр гүйж ийн гэнгүүт тэр 100 хүмүүсээс хідэн одоо дунд хамгийн удаан гүйж ийн, хідэн хамгийн хурдан гүйж ийн гэж гаргачих болно шүү дээ. Тэгээ үлдсэн нэг хэсэг нь юм дундаж хурдтай гүйж ийн гэдэг ийм түгэлтийг гаргаж ирсэн. За үүнийг бол өнөөдөр физик химийн шинжилгээ ухаанд алдартай Максвелл Больцманы түгэлт гэж нэрлэдэг. Энэ бол ерөөсөө хийн шингэн молекулуудын түгэлтийг бидэрт шууд гаргаж өгдөг. За энэ түгэлт гэдэг нь юу вэ гэхээр тухайн хийн шингэн молекулуудын хөдөлгөөнийг тайлбарлах бүрэн боломжтой болж байна гэсэн үг. За цаг агаар дээр бол бид нар нөгөө салхины хөдөлгөөн, дулааны хөдөлгөөн, цаг агарыг мэдэх боломжтой болж байгаа байхгүй. За үйлдвэрт бол ялангуяа нөгөө нэг жишээ нь машин дотор ингээд халуун хийнүүд явж байгаа шүү дээ. Тэрний хөдөлгөөнийг тооцох боломжийг энэ Максвелл Больцманы түгэлт бидэрт олгож яадаг. Тэгэхээр энэ түгэлтийг гаргаж ирсэн юм. Тэгэхээр энэ юу гаргаж ийн гэхээр тухайн дулаан халуун хий байгаа шүү дээ. Халуун хий чинь ингээ нэг талаас нөгөө тишээ хөдөлж явахдаа бүгд адилхан хурдтай хөдөлдөг. Нөгөө нэг хөл бөмбөгийн талбай дээр хоёулаа 100 рандом хүнийг гудамжаас сонгож аваад гүйлгэх юм бол тэд нар чинь 100 адилхан хурдаар гүйхгүй шүү дээ тий. Зарим хүмүүс маш хурдан, зарим хүмүүс удаан. Түүнтэй адилхан хий молекулууд чинь өөрөөр хурдаар хөдөлдөг болж таарж байгаа байхгүй юу. За өөрөөр хурдаар хөдөлдөг болонгууд дундчлан шүү дээ. Бүгдийг ингээд дундчлангууд яах нь вэ? Тэр бүх хим молекулуудын дундаж хурд гэдэг зүйл гарч байна. Тэгэхээр ингээд бүгд нь харахаар дундаж хурдаараа нэг юм том давалгаа шиг юм хөдөлж байгаа учраас тэр дундаж хурдаар нь үнийг таамаглах боломжтой болчихж байна гэсэн үг. За тэгэхээр хоёулаа нөгөө нэг хөл бөмбөгийн талбай дээр замраагүй хөдөлж байгаа 100 хүнийг хурдаар нь ангилах юм бол хоёулаа тэр хөдөлгөөнийг ойлгох боломжтой болчихж байгаа байхгүй. Энэ хэсэг хүмүүс нь маш хурдан хөдлөөд энэ хэсэг хүмүүс нь удаан гүйгээд энэ хэсэг хүмүүс нь дундаж хурдаар ингэж гүйж байна. Тэгэхээр хоёулаа юу гэж хэлж чадах вэ гэхээр нэг цагийн дараа наад нөхдүүд чинь бүгд ядраад унна гэдэг ч юм уу тий. Бүгд ядраад унна гэдэг ийм гаргаж байна. За бүр цэцэрлэгт ялангуяа их анзаарэгдтiin. Одоо нөгөө нэг ялангуяа хоёр наснууд дөнгөж цэцэрлэгт оронгууд бүгд л нөгөө хүүхдээ анх цэцэрлэгт өгөл цонхоор нь харж исэн байлгүй тий. Гэтэ яг хөө тэрэн дээр над чи хэрцгээд урсал тий туршилт хийж исэн хүмүүс ховор ахтай. Тэр ихтэй яг хөө манай охины анхны өдөр арай биш байсан юм. Би зүгээр нэг өдөр сонирхоод бодохгүй яасан хэ цэцэрлэгийн цонхоор дээр уйлж байгаа хүүхдүүдийг хоёлаа харах юм бол сонсогддог шүү дээ. Тэр чинь аюу юм хэцүү сонсогддог юм шиг. Зарим ээж аав надад ингээ уйлаад идэхтэй сонсоод уйлаад идэг. Тэгэхээр тэр хүүхдүүд төр хоёлаа юм төгөлт гаргаж болно. Ягаад тэгэхээр зарим хүүхдүүд бусдаасаа илүү одоо том биетэй ч юм уу илүү хоолойны хөвч сайтай ч юм уу зарим нь арай бага ч юм уу хүн чинь өөрөө тус бүртээ бас нэг юм онцгой биологийн объект явж байгаа шүү дээ амттай явж байгаа. Тэгээ нэг бүгд уйлж байгаа тийм үү те. Зарим нь агуу чанга уйлна, зарим нь агуу сул уйлна, зарим нь баг ингээд хоорондоо нийлээд хоор дуулж байгаа юм шиг уйлна те. Тэр яг нэг юм бүгднгээс нийлсэн нэг чимээ сонсогддог шүү дээ. Тэгэхээр нэг юм нэг масс чимээ сонсогддог. За дараа нэг юм 10 хэдэн минут хүрэхгүй 15 минут хүрэхгүй хугацааны дараа
эхнээсээ эхлээд ойлгохоо болж эхэлдэг байхгүй нэр чи ядарч байгаа байхгүй бүгд ядарч байгаа байхгүй тэнцээдэг ингээ ойлгохоо болохоор нэг дундаж хугацаа гардаг 15-20 минут гэдэг тийм арай ч 15-20 биш байхаа би одоо буруу санджиж магадгүй 10-аас 10 минут тавьцаал байсан санагдаад байна тийм дундаж хугацаа гардаг тэгэхээр яг үүнтэй адилхан энэ хүүхдүүд ч гэсэн нэг юм өөрсдийнх нь одоо чадамжаас шалтгаалаад дунджаар уйлдаг хугацаа гэж хүүхдүүдэд байж штэ нөгөө хөл бөмбөгийн талбай дээр гүйж байгаа хүмүүст маань ч гэсэн тухайн хүний биологоос нь шалтгаалаад дунджаар гүйдэг хугацаа гэж байна тий. За энэ маань хүн дээр бол ингээд тухайн хүний биологийн юунаас шалтгаалж байна, онцлогоос шалтгаалж байна. За физикт бол молекул гэдэг нэг л юм объект байгаа шүү дээ тий. Хий одоо нэг халуун хий гэдэг чинь зүгээр нэг л төрлийн молекулуудаас тогтцсон л нэг юм байж. Тэрийг хоёулаа энэ хүчил төрөгчийнх байна, энэ азотынх байна гэж ялах боломжгүй. Ерөнхийд нь хийгээ харчиж байгаа байхгүй. Тэгэхээр ингээд молекулууд байж. Тэгэхээр тэр молекулууд чинь нөгөө нэг хүн шиг юм онцгой биш шүү дээ тий. Бэлгүүн шиг юм, урнаа шиг юм онцгой объектууд биш шүү дээ. Одоо бидний сонсогч нар шиг юм онцгой бүгд өөр гэсэн онцгой шин чанартай нөхдүүд биш. Молекул гэдэг ганц л шин чанартай. Молекул гэдэг нүдээр харах юм бол бүгд адилхан нөхдүүд байхгүй. Тэгэхээр бүгд адилхан юм чи бүгд адилхан хурдаар явж явах хэрэгтэй болох гэдэг шүү дээ тий. Гэтэл Больцман Максвеллийн төгөлт маань юу гэдэг байгаа вэ гэхээр гэнаа чи юм дундаж хурд гэдэг юм гарна. Зарим нь хурдан, зарим нь удаан, зарим нь дундаж байна гэдэг. Энэ нь юу хэлж байгаа вэ гэхээр тэр молекулууд чинь өөр энергитэй байна гэдгийг гаргаж өгч байгаа байхгүй. Тэгэхээр тухайн молекулууд маань энергиэсээ шалтгаалаад хурдан удаан хөдөлдөм байна гэдэг дүгнэлтийг тэндээс гаргаж ирсэн байна. За эндээс ерөөсөө маш том үсрэлт болж байгаа. За миний хувьд бол бүр үнэхээр нөгөө нэг 10 жилдээ их сургуульд ингээд сурахад бол амар гоё санагдчихсан. Тэр юу вэ гэхээр би ингээд халуун аяхтай цай барьлаа тий. Халуун аяхтай цай барьлаа. За халуун гэж тэгвэл юу вэ гэж асуусан штэ тий. Халуун температур гэж юу юм бэ гэд тэгж асууж байгаа. Гэтэл түрүүний хийн дээр өндөр энергитэй молекулууд илүү хурдан хөдлөд бага энергитэй молекулууд илүү удаан хөдлөд за тэгээ ерөнхийд нь нөгөө бүх молекулууд чинь бүгд нэг юм дундаж энергитэй байж штэ тий хүмүүсээр ярих юм бол нөгөө хүмүүс чинь нэг юм дундаж хурдтай байж байгаа штэ эсвэл бүх хүмүүс нэг юм дундаж өндөр гэж байдаг тий монголчуудын дундаж өндөр чинь эсвэл 175 болчлоо би бүр намхан улам намхан ч юм гэсэн бүр намхандаа ордог болчихсон. Тэгээ ингэ тийм байсан. Тэр шиг тухайн молекулууд ч гэсэн дундаж энерги гэдэг зүйлүүд байгаа хгүй. Тэгэхээр дундаж тэр хурдаараа хөдлөн гэсэн дундаж энергитэй юм чинь тухайн систем бүхэлдээ нэг юм дундаж хурдаар хөдлөх нь биш үү те. Тэгээ хамгийн урд явж байгаа нь яг илүү өндөр энергитэй учраас илүү хурдан. Хамгийн ард явж байгаа нь илүү бага энергитэй учраас илүү удаан хөдлөж байгаа. Нэг ийм зүйл гарч эхэлж байгаа хгүй. Хөдөлгөөнтэй нь холбоотой. Тэгэхээр эндээс ерөөсөө хурдан хөдлөн өндөр энергитэй байна гэдэг нь хурдан хөдлөх юм байна. Хурдан хөдлөн гэдгээс дундаж энерги гэдэг юм уу хурдан удаан хөдлөн гэдгээс дундаж энергийг гаргаж ирнэ. Одоо физикийн хэлээр бол дундаж кинетик энергийг гаргаж ирж байгаа. Хөдөлгөөнтэй холбоотой энерги учраас дундаж кинетик энергийг гаргаж ирлээ. Энэ дундаж кинетик энергийг хүн мэдэрдэг байна. Тэр нь бид нар юу гэж мэдэрдэг вэ гэхээр өөй наа чи халуун цай байна гэж мэдэрдэг байхгүй юу? Наа чи хүйтэн цай байна тий. Өө гадаа хүйтэн байна, гадаа халуун байна гэж мэдэрдэг. Энэ бол ерөөсөө л энэ агаарт байгаа хим молекулуудын дундаж кинетик энергийг бид нар халуун хүйтэн дулаахан байна юу вэ тий хөлдөөс болгоо иймэрхүү маягаар мэдэрдэг байхгүй юу? Магадгүй Монголд ч температур хэд байгаа вэ? Хасах руу орцсон. За өдөрт хасах болцсон. Тий хасах 3 өнтерлээ да. Тэг хасах 3 Цельсиэр тий. Цельсиэр хасах 3 гэдэг чинь энэ яаж юм нэхэр одоо Монголд байгаа агаарын одоо Монгол хавьд байгаа Улаанбаатарт ялангуяа тий. Улаанбаатарт байгаа агаарын молекулуудын дундаж кинетик энерги гэдэг нэг юм тоо байгаа шүү дээ. Тэр тоог хоёулаа Цельс гэдэг хүний бүтээсэн нэгжээр хэмжингүүд хасах 3 болчихж байгаа байхгүй. Зундаа хэмжингүүд нөгөө кинетик энерги нь өндөр учраас яг нэмэх 30 руу орж идэг тий бүр. Тийм ийм нөгөө талаас Кельвин гэдэг өөр физикийн нэгжээр хэмжих юм бол бүр өөр болчдөг. Одоо чинь хасах 3 бол Кельвиний юу юм бэ? 273 нэмнэ гэсэн тийм зүйл гарч идэг. Ийм өөр бид нар температурыг хэмжиж болдог. За тэгэхээр температур гэдэг бол ерөөсөө бид нар хий шингэний тий энэ молекулуудын атомуудын дундаж кинетик энерги буюу ерөөсөө дундаж хурдыг нэмжиж байгаа зүйл болчихж байгаа. Эсвэрнийхээ дундаж хурдны квадрат та тий хурдны квадратын дундаж л та нарийн даа. Тэг хөдөлгөөний дунджийг хэмжээд энийг амьд амтан халуун дулаан хүтэн сэрүүн байна гэж ойлгодог байхгүй. Тэгэхээр энэ нь өөрөө надад бүр ингээд үнэхээр гайхалтай санагдаж байна. Энд чинь юу вэ гэхээр хүн нүдэрээ харж одоо мэдэрч харж чадахгүй тийм ямар ч микроскоп молекулыг харахгүй шүү дээ. Атом бол бүр мөрөөдөл тийм үү. Энийг бид нар
гараараа мэдэрж ийн халуун хүтэн болгоод мэдэрж ийн гэсэн үг. Тэгэхээр бид нар молекулуудыг мэдэрж ийн гэж бодохоор үнэхээр гоё байхгүй тийм ч. За хоёул тийм үнэхээр гоё. Нөө эхний хамтран ажиллагчаа танилцуулаад тэгээ өрүүлжтүүлээ. За өнөөдөр нэвтрүүлэг явах боломжийг олгож байгаа Univision компани маань ивент тэтгэж байна. Тэгэхээр интернетийн хурдаа нэмэх амархан гэж байна. За сүүлийн үеийн энэ гар утас компьютер зэрэг илүү өндөр татамжтай буюу энэ 5 ГГц интернетийг ингээд шаарддаг болсон. Бас сүүлд нөгөө нэг шал арчдаг робот центр авах гэсэн чинь Монголд ажиллахгүй. Яагаад гэвэл нөгөө ГГц-ийн давтамжинд таардггүй гэдэг нэг ийм яриа болоод исэн байхгүй юу? Тэгэд нөгөө бүтээгдэхүүнээ авч чад идэг, ажиллуулж чаддгүй, интернеттэй ингэж таардгүй гэсэн. Тэгсэн чинь одоо болдог болж байгаа юм байна. За интернетийн хурд удаашрах гацах зэрэг асуудал нь таны ашиглаж байгаа энэ төхөөрөмжийн маань насжилттай холбоотой байх юм магадaltaй байдаг юм байна. Univision төхөөрөмжийн. Тэгэхээр Univision шинжлэгдсэн цагаан төхөөрөмжийн хуучнаасаа ялгарх давуу тал нь 2.4 ГГц болон 5 ГГц-ийн давтамжаар зэрэг долгионд дамжуулах чадвартай гэсэн үг. Тэгэхээр аль төхөөрөмжинд нь адилхан ингэж үйлчлэн гэдгээр аль нэгийг биш хоёуланг нь гэдгээр маш давуу юм байна. За тэгээд та төхөөрөмжөө 3-5 жил ашигласан бол шинжилж илүү өндөр хурдны интернет үйлчлэгийг авах боломжтой гэж байна. За таны интернет магадгүй удаад зарим төхөөрөмжнэрээс асуудал гараад ирвэл төхөөрөмжөө солих цаг болсон гэсэн үг юм байна. За Univision-тэй холбоотой заавар мэдээллийг нөгөө IPTV-ийн Univision Tips гэх хэсгээс та бүхэн маш тав тухтай уншаад ойлгоод ингээд заавал оператортой холбогдох гэж бас цаг заваа өргөх шаардлагагүй типээс нь авчих юм байна. Тиймээс мэдхгүй зүйл гарвал одоо тип хэсгэр рүү ороод та бүхэн маань одоо тав тухтайгаар ингээд айжуу тавиу асуудлаа шийдэх боломжтой юм байна шүү. Тэгээд эсвэл одоо Univision CGM гэсэн сайт руу ороод илүү дэлгэрэнгүй мэдээллийг аваарай. За энэ бол бас их чухал юм байлээ шүү. Тэгээ баярлалаа. Нэвтрүүлгийн химийн элементүүдийг хэрхэн нээсэн бэ нэвтрүүлгийн маань ивент тэтгэж хамтарч ажиллаж байгаа Univision-ийнхаа хамт олон дамжилт хийсэн. Баярлалаа. Харин тий одоо ч нөгөө нэг сүүлийн үед интернет чинь Монголд 5 ГГц рүү шилжиж байгаа юм тий. Өмнө чинь бид нар чи 2.4 дээр байгаад идэг гэсэн. Одоо бүр сүүлд бол нөгөө 6 ГГц центр гараад ирсэн. Тэгэхээр яг 6 ГГц бол өнөөдөр ашиглаж байгаа газар айгүй ховор л доо. 5 ГГц гэдэг чинь бүр одоо бидний интернет нэгт илүү хурдан тэгээ илүү хүртээмжтэй болно гэсэн үг л дээ. Нэг гэр дотор байгаа тий. Тэгэхээр Univision бол нөгөө бусад нөхдүүдээс хамаагүй нэг алхам төрүүлж явж байгаа юм гэж хэлж болох юм байна. За Univision хамт олондоо баярлалаа. За тэгэхээр сая бол ингээд манай Болцманы хийсэн 2 том алхмын эхнийх нь байлаа тий. Тэр нь юу вэ гэхээр молекулуудын дундаж кинетик энерги бол температур гэдэг. За окей. За хоёр дахь нь юу вэ гэхээр одоо нөгөө молекулууд чинь ямар нэг юм эмх замбраагүй хөдөлгөөнд байхдаа хоорондоо мөргөлдөн тийм үү. Тэд нар чинь ингээ хоорондоо мөргөлдөж байгаа. За үүнийг нөгөө хөл бөмбөгийн жишээн дээр ярих юм бол хөл бөмбөгийн талбай дээр тэр ийм хязгаарлагдмал талбай дотор тал тийшээ гүйж байгаа хүмүүс чинь хоорондоо мөргөлдөн штэ. За хоорондоо мөргөлдөхөөр яг тэр хүний хурд тэгээд гүйж байгаа чиглэл өөрчлөгдөн тий. Хурд чиглэл хоёр нь өөрчлөгдөн. Мэдээж тэр чинь би жигээрээ үзсэн чи өөдөөс нэг нөхөр намайг яриг мөргөх юм бол миний хурд огцом өөрчлөгдөн штэ тий. Тийм ч за бүр амархан жишээ бол ерөөсөө бильярдны ширээ тийм үү. Бильярдны ширээн дээр бид нар бухаар бөмбөгөө очиод хагалахад бүх бөмбөгнөр хоорондоо мөргөлдөө тэгээ зогсдог штэ тэнцээ. Очиод эхлээд ингээд юм замраагүй хонхон зурт ингээд замраагүй нэг мөргөж хөдөлж жагаад тэгээ зогсчдөг тий. Тэгэхээр энэ бол яг адилхан юм агарт буюу хийд болж байгаа. Хийнд байгаа бүх молекулууд хоорондоо мөргөлдөд юу болж байгаа вэ гэхээр мөргөлдөх тусам нэгэндээ энерги дамжуулж ийн гэсэн үг. Нэгсэндээ өндөр энергитэй нөхөр нь бага энергитэй нөхөртөөгөө мөргөлдөх юм бол өөрийнхөө энергийн тодорхой хувийг бага энергитэй нөхөртөө дамжуулж байна. За тэгээ ингээл эдгэр чи бүгд хоорондоо мөргөлдсөөр байгаад нэг юм хамгийн бага энерги утга гарч ирнэ шүү дээ. Бүгд нэг юм нэг утгатай энерги рүү очиж шүү дээ. За энэ бол нөгөө бильярдны ширээн дээр болж байгаа зүйл гэсэн. Бильярдны ширээн дээр бух очиж пул дээр тий. Пул дээр бух очиж тэнцээ юм тогтвортой байж байгаа бөмбөгнүүдийг очиж зохиосон өмнө яг очиж зохилоо шүү дээ. Бүгд яг одоо манайхан бүр ингэж болно зөө нэг бильярд тоглохгүй бильярдны газар орчихгүй. Тэгээ сүүлийн хувцас чинь 60 FPS 120 FPS гэдэг амар өндөр одоо юугаар бичдэг болсон. FPS-ээр бичдэг болсон шүү. Тэгэхээр 120 FPS дээр нь тавьж агаад яг бүх тогтвортой зогсож байгаа бильярдны шаргуудыг очиод мөргөх тэр бүх акшныг бичээд авчих. Бичиж аваад удаашруулад үзтээ. Slow motion дээр нь үз. Тэгэх юм бол бух очиод эхний бөмбөгийн мөргөлөө нөгөөх нь дараагийн бөмбөгийн мөргөлөө ингэ бүх бөмбөгнүүд хоорондоо мөргөлдөд
зогсон. За энд юу болж байна гэхээр өндөр энергитэй бух эхний бөмбөгийг очиж цохоод өөрхийн энергийг дамжуулаад нөгөөх нь дараагийн бөмбөгнүүттэй цохилцоод тэд нар хоорондоо мөргөлдөд бүх энергиудээ дамжуулаад энэ нөхдүүдийн хамгийн одоо эквилибриум төлөв гэдэг багхгүй. Эквилибриум төлөвт орж байгаа юм хөдөлгөөнгөө төлөвт орчиж штэ тий. Дахиад юм эхний төлөвөөсөө илүү өөр нэг юм төлөвт орчиж байна, шинэ төлөв. За тэгэхээр энэ мөргөлдөөнүүд маань юм эмх замбраагүй хийн дотор энэ молекулуудын мөргөлдөө маань юм эмх замбраагүй болох нь л дээ. Тэгэхээр юм эмх замбраагүй болох тусам энэ бүх хим молекулууд маань нэгний энерги дамжуулсаар хагаад бүгд юм эквилибриум төлөв рүү очно гэсэн. Бүгд юм тодорхой ойролцоо энергитэй төлөв рүү очдөг юм байна гэдгийг Больцман хамгийн анх таамагласан. За энэ маань өөрөө маш одоо чухал нэг зүйлийг физикийн шинжилгээнд оруулж ирсэн. Тэр нь юу гэхээр энтроп гэдэг зүйл. Энэ бол ерөөсөө л энтроп гэдэг бол ерөөсөө л ямар нэгэн микроскопик arrangement гэж байгаа байхгүй. За тэр нь юу вэ гэхээр нөгөө random эмх замбраагүй хөдөлж байгаа молекулуудын маань боломжууд байгаа шүү дээ. Тэр энергийн боломжууд байгаа гэсэн. Айгүй өндөр энерги өгчих юм бол маш өндөр энергитэй, маш бага энергитэй молекулуудын тооны боломжууд байгаа шүү дээ. За одоо ингэж бодъё л доо. Нөгөө нэг хөл бөмбөгийн талбай дотор байгаа 100 хүндээ агуулсан хоол идүүлчихээ тэгээ өглөө сэргийг ингээ ерөөсөө юм лаг гоё энергитэй гүйлгий л та. Тэгэх юм бол тэд нар чинь маш олон тооны нөхдүүд нь хурдан гүн, маш цөөхөн тооны нөхдүүд нь бага гүн тий. Нэг юм боломж байж байгаа. За эсвэл дахиад нэг өөр юу өгч болно тийм үү? Рандом боломж өгч болно тийм үү? Тэр нь юу вэ гэхээр арай нэг юм үдээс хойш эсвэл орой ч юм уу тий. Арай нэг юм бага энерги юм унжуулах юм бол зарим нөгөө хурдан гүйж байгаа хүмүүсийн тоон арай бага ч юм ингээ янз янзын боломжууд байгаа шүү дээ. Тэр 100 хүнээс тогтсон систем. Гэхдээ 100 хүнээс тогтсон системийг хоёулаа гүйж байгаа хүмүүсийн хурдаар янз янзаар яаж болж байгааз байгуулж болж байгааз. Тэгэхээр энийг microscopic arrangement гэдэг. Тэгэхээр энэ боломжийн тоо их байх тусам гэсэн. Нэг гэсэндээ нөгөө 100 хүнийг хурдаар нь хоёулаа янз янзаар байгуулж одоо ингээд задлж болох байгуулж болох боломжийн тоо их байх тусам тэрийг бид нэр энтроп их вэ гэж хэлдэг байгаа байхгүй. Энэ тоо бага байх тусам нэг гэсэндээ түрүүний одоо бильярдны ширээ рүү буцаж орох юм бол эхлээд бильярдны ширээ байгаа шүү дээ тий тогтонгүй. Тэрийг манайхан мартаарай зав. Ягаад тэгэхээр энэ бол хүн цаанаас нь тогтоогоод өгсөн анхны систем байна тий. Тэгэнгүүт бильярдны ширээн дээр бөмбөг очиод яг мөрөглөө шүү дээ. Тэгэнгүүт бүх очиод мөргүүд бүх систем ингээд юм замбраагүй хөдөлж шүү дээ тий. Тэр яг замбраагүй хөдөлж явах үед тэр бүх бөмбөг өөр гэсэн юм одоо комбинацтай учраас тэрний энтроп өндөр байгаа байхгүй замбраагүй хөдөлж яах гэсэн. Тэр одоо нэг 10 ширхэг бөмбөг байлаа гэхэд тэр бүгд өөр гэсэн замбраагүй хөдөлгөөнөөр нь хоёул янз янзаар тэрийг хуваарлж болно шүү дээ. Жишээ нь 7 дугаартай ийм хурдтай бай, 1 дугаартай ийм хурдтай гэсэн сольжч болно шүү дээ тэр хоёрын хурдыг. Тэр чинь адилхан л нөгөө бильярдны ширээний бөмбөгүүд гэдэг системийг хоёуланд нь өгнө тийм үү. Тэр энэ рандом боломжууд яг бух очиод мөрөх үед маш өндөр байгаа учраас яг тэр хүн хугацаанд энтроп нь яг өндөр байгаа байхгүй тэнцээ. Гэхдээ энерги алдаад нөгөө эквилибриум төлөв рүү очихоор тэрийг тэр бильярдны системийг бий болгож байгаа бөмбөгнүүдийн маань комбинацууд нь багасчиж штэ тийм энергиуд нь багасчиж байгаа учраас тэр arrangementууд гээд байгаа зүйлүүд маань багасчиж байгаа учраас тэнцээ энтроп бага болчихж байгаа байхгүй. Гэхдээ энийг яг энэ битүү систем дотор нь ийм жишээгээр л харуул юм шүү манайхаа. Тэгэхгүй бол одоо нэг нь энтроп өргөлж ихсдэг гэл ороод ирнэ тийм. Ямар нэг юм хэлбэршүүлсэн жишээг хэтэрхий яаж болохгүй одоо пүүшилж болохгүй тэгэх юм бол буруу дүнэлт рүү очино. Яг үнэхээр нарийнт нь ойлгох юм бол бид нар энийг математикийг хийхээсээр аргагүй. Тэгээ математикийг хийх юм бол энэ их зүйл аа. Энийг бол тодорхой хэмжээнд би л яг хувьдаа ингэж тайлбарлаж байна. Тодорхой хэмжээнд буруу тайлбарлаж ивэл уучлаарай засаад өгөөрэй. Ягаад тэгэхээр өмнө нь хэлээ статистик физик бол одоо ч гэсэн миний ингэж ойлгох гэж айгу толгой өвтгдөг салбарууд энийг молекул кинетик онол гэж бид нар нэрлэдэг. Тэгэхээр ийм маягаар энтроп гэдэг зүйлийг анх физикт оруулж ирсэн байна. За энэ зүйл нь өөрөө хамгийн гоё нь цаг хугацааны чиглэлийг тодорхойлж идэг. Дээрээс нь үргэлж ихсэж идэг. За ертөнцийн энтроп бол бүхэлд нь харах юм бол үргэлж ихсэж байгаа. Зарим газар яг бууж иж болно, зарим газар за арайч буухгүй л те, зарим газар зүгээр тогтмол байж иж болно те. Энтроп нь. Тэгэхээр Больцман гэдэг хүн энэ хоёр том зүйлийг физикт оруулж ирснээрээ статистик физик гэдэг физикийн эхлэлийг тавьсан гэсэн. За энэ статистик физик гэдэг бол ерөөсөө л өнөөдөр энэ молекул кинетик онол, атомын физик,
материал судлал, мэдээллийн технологи, хим, эдгээр бүгд байж идэг. Статистик физик яаж электронууд хөдлөх вэ гэдгийг бидэрт хэлдэг. Статистик физик яаж бидний нүд хүлээж аваа фотонууд хөдлөх вэ гэдгийг бидэрт хэлдэг. Статистик физик би ямар нэгэн одоо юу барил та усан цахилгаан станц барьлаа гэхэд тэр усан цахилгаан станцын маань ажиллах зарчим ямар байх вэ гэдгийг бидэрт хэлдэг. Статистик физик бол маш чухал физикийн салбаруудын нэг. За бүр хамгийн ойрын жишээ бол статистик физикийн ачаар онгоц нисэж байгаа тийм. Статистик физикийг бид нар мэдж байгаа учраас тийч онгоц нисэж идэг. Ийм чухал одоо физикийн салбарыг бидэрт нээж тавьж өгсөн ийм одоо мундаг хүн байна. Тэгээ энэ хүн маань өөрөө энэ өөрийнх нь булшны чулуун дээрээ бүр яг энэ энтропийн тэгштэглээ бичүүлсэн байдаг. Тэр нь цээжлэхэд жавгүй амархан S-ийн К натурологрифм W гэдэг багхгүй. W гэдэг нь болохоор бидний түрүүний ярьсан microscopic arrangementуд буюу тухайн систем байж болох төлөвүүдийн тоо, тий, төлөвүүдийн партишнуудын тоо гэсэн. К гэдэг нь өнөөдөр бид нар юу гэж нэрлэдэг? Больцманы тогтмол гэж нэрлэдэг. Байгальд байдаг фундаментал тогтмолуудын нэг. За байгальд хэд хэдэн фундаментал тогтмол байна. Нэг нь гэрлийн хурд бид нар сайн мэднэ. Энэ бол тогтмол. За энэ гэрлийн хурд тогтмол бол Эйнштейний гэрцэнгуун тусгай онолоо бий болоход маш том нөлөө үзүүлж ирсэн. За дараагийнх нь Планкийн тогтмол гэж байгаа. За Планкийн тогтмол бол квант физикийн хувьд маш чухал тогтмол. Атомын физикийн хувьд бол Планкийн тогтмол бол маш чухал. Нэгсэндээ квант физик Планкийн тогтмолоос эхэлдэг гэсэн. За ингээд энэ хоёр тогтмол. За гурав дахь нь бидний хамгийн сайн мэддэг Ньютоны тогтмол буюу гравитацийн тогтмол том G тий гравитацийн тогтмол. За ингээд гурван тогтмол байж байна. За энэ дээр одоо өнөөдөр бидэрт ямар тогтмол орж ирж байгаа вэ гэхээр Больцманы тогтмол гэдэг ийм дөрвөн чухал тогтмолтой ороод ирлээ. Яг хүмүүс заримдаа асуудаг л да наад тогтмол тоо чи яг ямар учиртай хаанаас гарч ирсэн гэд. Уучлаарай энийг өнөөдөр бид нар мэдэхгүй. Гэтэ бид зарим том физикч нар зарим үүнийг судалдаг хүмүүс нь судлаад явж байгаа. Одоохондоо бидэрт энэ тогтмолуудыг шууд гаргаад өгчдөг ямар нэгэн юм төгс физикийн онол байхгүй байгаа. Тэгэхээр ямар ч сан өнөөдөр байгальд ийм чухал дөрвөн тогтмол тоо байдаг. Тэг үүний нэг буюу энэ дөрөв дэх К гэдэг тогтмол тоо маань Больцман гэдэг хүн шинжлэх ухаанд оруулж ирсэн байгаа байхгүй. Мөн энтроп гэж маш чухал зүйлийг оруулж ирсэн. За яагаад би энтропыг дахин ингэж чухал гэж хэлээд байгаа вэ гэхээр энтроп үргэлж ихсэн гэдэг маань өөрөө цаг хугацаа үргэлж ирээдүйн рүү чиглэдэг гэдгийг бидэрт харуулдаг байхгүй ерөөсөө цаг хугацаатай холбогдчихоор. За энтроп гэдэг замбраагүй одоо тэр нь улам ихсчээдэг гэсэн нэг юм ойлголт авч байна. Цаг хугацааны чиглэлийг тэгээд яагаад тэрнтэй холбогдсон бол цаг хугацааг өнгөтл гэж явчлаа. Тийм юм баггүй. Нэг гэсэндээ энтроп үргэлж ихсэж штэ тий. Хэзээч багасахгүй нь штэ, буцахгүй нь штэ нөгөө зүйл чинь. Энтроп багасна гэдэг чинь буцчихээн гэсэн үг ш. Тэгэхээр ихсэж гин гэдэг чинь ямар нэгэн зүйл зөвхөн нэг тийшээгээл яваад байгаа биз. Ихсдэг тийшээгээл яваад байна штэ. Тэр чинь юу юм? Цаг хугацаа штэ тий. Цаг хугацаад нэг тийшээ хөдөлдөг штэ. Тэгж шууд гарч ирж байгаа байхгүй цаг хугацааны чиглэл юм. Тэгэхээр яг хоо Карло Равелли ч юм уу одоо ийм квант гравитац гэдэг сүүлийн эрдэмтэд бол бүр ингэж байгаа юм л та. Яг хоо нөгөө манай Гансүх доктор редактороор нь ажилласан нөгөө Томьёо Бодёгийн маань ах орчуулсан ном хэдэн сарын өмнө гарсан шүү дээ. Цаг хугацаа оршдгоо гэд. Тэр номыг зохиогч Карло Равелли гэдэг эрдэмтэн бол ерөөсөө цаг хугацаа бол макроскопик зүйл гэдэг байхгүй. За энэ Больцмантай холбоотой түүхтэр бол хоёулаа бид нар цаг хугацааг ярихаас өөр аргагүй. Ягаад гэвэл чи цаг хугацааны чиглэл гэдэг юм энтроптой холбогдоод байна гэж маш фундаментал зүйлийг бидэрт хэлсэн. Карло Равелли бол бүр юу гэж байгаа вэ гэхээр цаг хугацаа бол макроскопик бид нар шиг хүн шиг юм том объектуудад асар юм том тий атомуудтай харьцуулахад асар том объектуудад илэрдэг зүйлээ. Игэл бөөмийн ертөнцид цаг хугацаа байхгүй. Игэл бөөмийн ертөнцид ийм цаг хугацаа гэдэг зүйл байх ёсгүй гэж хэлдэг. Тэгэхээр зарим эрдэмтэд бол үүнд нь энэ бол агүй юм тий шин ургалч санаа гэж хүлээж авдаг. Зарим нь бол юу яриад байгаа юм гэдэг тий. Тэгэхээр цаг хугацаа бол өнөөдөр эрдэмтдийн хувьд тайлбарлаж чадаагүй байгаа маш чухал асуудал. Тэр юу вэ гэхээр цаг хугацаа айгүй хачин үргэлж ирээдүр рүү явдаг тий. Үргэлж ирээдүр рүү явж идэг. Бид нар өнгөрснийг сандгаас хизээч ирээдүг сандгүй шүү дээ тий. Яг магадгүй нөгөө юм Ванга Нострадамус ч юм уу нэг тиймэрхүү одоо худлаа ярьдаг нөхдүүд ирээдүг хэллээ мэлээ гэж магадгүй. Тэд нар бол хизээч үний ярьж байгаагүй тий. Үний ярьж ирээдүг хардаг зүйл гэж өнөөдөр дэлхийн ертөнцид байхгүй. Бид нар ирээдүг тодорхой магадлалтайгаар таамаглаж чадна. За үүнийг хамгийн анх бас физикт оруулж ирсэн хүн бол Больцман байхгүй.
статистик физик энэ нөгөө микроскопик аранжментууд гэдэг энэ зүйлүүд орж ирсэн нь яасан бэ гэхээр тухайн хий гэдэг зүйл жишээ нь тэдэн хувь нь одоо ийм хурдтай байх, тэдэн хувь нь ийм хурдтай байх, тэдэн хувь нь ийм хурдтай байх магадлал тэнд байгаа гэдэг зүйлийг анх физикт оруулж ирж байгаа байхгүй. Тодорхой магадлалуудаар наа чи оршиж байгаа тийм нөгөө квант физиктэй маань төстөө. Гэтэ илүү макроскопик төвшөнд гэсэн. Тэгэхээр статистик физик яг нэг гоё юм квант физиктэй айгүй ойролцоо байдаг. Тийм болохоор магадгүй бас надад ойлгоход хэцүү байдаг байх л та. Тэгээ ингээд тэр магадлал орж ирснээр давхар юу хэлж байгаа гэхээр бид нар ирээдүг таамаглаж болно гэхдээ магадлалаар гэж байгаа. Тодорхой магадлалаар л бид нар ямиг таамаглаж болно гэхээс биш 100% таамаглах ямар ч боломжгүй наа чинь байгаль өөрөө бидэрт энийг хориглож байгааг тэнцээ харуулж байгаа байхгүй тий боломжгүй. Энийг бас оруулж ирсэн нэр их чухал юм байна. Тэгэхээр цаг хугацаан дээр ч гэсэн ирээдүг бид нар үргэлж таамаглан тодорхой магадлалаар тий тэр магадлал маань сайжирч явж идэг. Түүнээс биш яг 100% яг таг жишээ нь маргааш өдрийн 2 цаг 45 минут 26 секундэд бороо орно гэж хэлж чадах юм бол өнөөдөр дэлхий дээр хаанч байхгүй тий. Тэгж таамаглаж чадах юм бол өнөөдөр дэлхий дээр байхгүй ертөнцөд ч байхгүй. Тэр бол баг боломжгүй юм байхгүй. Байгалийн хууль маань өөрөө энийг бидэрт яаж өгч байгаа учраас одоо хориглоод байгаа учраас энэ маань өөрөө боломжгүй шахам зүйл байна. Тэгэхээр үүнийг бас оруулж ирсэн. Тэгэхээр бүх юм магадлал чинь чанар шүү дээ. Тэгэхээр цаг хугацаа гэдэг зүйл маань өөрөө ирээдүйд хүртэл ингээ ирээдүг одоо бид нар цаг хугацааг ашиглаад ирээдүг таамаглалт хийж юу гэдэг нь вэ гэхээр магадлалаар таамагладаг тий. За гэтэл цаг хугацаа гэж юу юм бэ гэж асуухаар өнөөдөр бид нар мэдэхгүй. За Карло Равелли болон Больцманы талд ордог хүмүүс бол дулааны цаг хугацаа гэж байна. Thermal time гэдэг дулааны цаг хугацаа буюу атомуудын хөдөлгөөнөөс цаг хугацаа гэдэг зүйл энтропоор дамжиж бий болж байгаа юм аа гэдэг. Нэгсэндээ энтроп бол цаг хугацааг бүтээгч фундаментал зүйл гэж хэлдэг байхгүй. За яг надад бол энэ санаа амар гоё санагддаг. Үнэхээр юм гайхалтай бүр онцгой юм те том breakthrough гэдэг штэ тийм юм гоё санаа санагддаг. Гэхдээ маш хэцүү энийг туршилтаар батлахад бол маш хэцүү. Гэхдээ энд бас нэг чухал зүйл нь юу вэ гэхээр санаа гоё байлаа гэдэг үнэн гэсэн үг биш те. Тухайн зүйл гоё харагдаж байна, гоё санагдаж байна гэд үнэн гэсэн үг биш. Бидний туршилтаар болон бусад онолооттой нийцтэй байх хэрэгтэй. За нөгөө талд нь Стивен Хокинг цаг хугацааг бас юу гэж хэлдэг байсан бэ гэхээр цаг хугацааг хэдүүлээ ингээд юм хуурмаг цаг хугацааны ертөнц гэдэг зүйлийг гаргаж ирсэн. Тэр нь юу вэ гэхээр одоо хуурмаг тоо гэж байдаг. Бидний 10 жилд хасах тооноос квадрат язгуур гаргаж болохгүй гэж заадаг байсан шүү дээ тий. Тэр бол яг нөгөө нэг бага ангийн хүүхдэд хэд их мэдлэг өгчихгүй одоо нөгөө нэг тархин бүр хитрхи их юмар дүүргээ төрүүлчихгүй болмоос тэгж заасан. Гэхдээ яг үнэндээ бид нар хасах 1 гэдэг тооноос квадрат язгуур гаргаж болно. Тэр тоог юу гэж хэлдэг вэ гэхээр imaginary number буюу I тоо гэж нэрлэдэг байна. За энэ I тоо бодит тоо ертөнцид орж ирээд комплекс тоо гэдэг юм ертөнцийг бий болгодог. Тэгэхээр бүх бодит тоонууд дээр нэмэх нь тодорхой юм бас хуурмаг тоонууд харгалзаж идэг. За тэгэхээр манай сонсогч нар хэрвээ санах юм бол бага ангид бидэрт нэг юм тэнхлэг зурулдаг байсан шүү дээ. Хасаг хязгааргүйгээс тэг хүрээл тэр нь нэмэх хязгааргүй руу явдаг тийм юм тэнхлэг зурулдаг. За энийг бодит тоон тэнхлэг гэдэг. Бид нар багадаа нэг тоож байгаагүй. Яг үнэндээ бол энэ бодит зүйл ихгүй математикта. Бүх тоонууд юм рентген дээр оршиж байгаа. Тийм чинь тэнхлэг дээр оршиж байгаа. За тэр нь ингээ бодит тоонууд л байдаг юм тэнхлэг байж байна. За энийг хоёулаа юм хэвтэйгэр сонгоод авчил та. Ийм зөвхөн бодит тоо энэ байж байгаа. За энийг хоёулаа цаг хугацаа гэд нэрлэжээ. Бидний одоо мэдэрдэг цаг хугацаа энэ бодит тоогоор илэрхийлэгддэг. За Стивен Хокинг ямар санаа гаргасан бэ гэхээр яг энэ тэнхлэгтээ перпендикуляр буюу тэгшүнцэг үүсгэсэн тэр нь болохоор хуурмаг тоонууд авч идэг цаг хугацаа бийжиж магадгүй. Нэгс юм хуурмаг цаг хугацааны нэг тэнхлэг тэнд бийжиж магадгүй гэд. Яг хөө энэ өөрөө физикт байдаг арга л та цаг хугацааны тэнхлэгийг өөр тийш нь эргүүлэх гэж weak rotation гэж бид нар хэлдэг юм аргууд байдаг л да. Яг хөө Хокинг үүгээрээ яасан бэ гэхээр цаг хугацаа яагаад нэг чиглэлтэйг үүгээрээ бас тайлбарлах гэж оролдсон. Энэ хуурмаг цаг хугацаа гэдэг ойлголтыг оруулж ирсэн нэр imaginary time formulation гэж нэрлэдэг. За яг би бол бас яг нарийн нь мэдхгүй бас жоохон буруу ярьж ич магадгүй. Зүгээр санаа нь бол Хокинг хуурмаг цаг хугацаа гэдэг тэнхлэг оруулж ирснээрээ цаг хугацааны нэг чиглэлийг тайлбарлах гэж оролдсон. Нөгөө талд Карло Равелли тэргүүтэй эрдэмтэд бол цаг хугацаа бол термал гаралтай, дулааны гаралтай зүйл гэж тайлбарлах гэж оролддог байгаа. Өнөөдөр бол бидний нэг алийг ч мэдгүй байна. Гэхдээ энэ бүх суурьуд маань цаг хугацаа гэдэг зүйл нэг чиглэлтэй энтропоос хамаардаг юм байна. За ертөнц өөрөө магадлал чин чанартай байна тий. Бүх зүйлүүд статистикийн магадлалаар явагдах юм байна гэдэг маань өөрөө Больцманаас гаралтай зүйл болж байгаа. За Больцман маань өөрөө үүгээрээ
энэ бүх молекулууд чинь атомуудын рандом хөдөлгөөн гэж хамгийн анх таамагласан байхгүй юу? Молекулуудын эмх замбраагүй хөдөлгөөн бол эхний одоо нэг давхаргаа мөсөн уулын наад чинь ердөө оройн. Мөсөн уулын гүнд нь юу байгаа вэ гэхээр атом гэдэг зүйл байна. Бүр асар жижиг, маш жижиг юм атом гэдэг зүйлүүд байна. Энэ атомуудын эмх замбраагүй хөдөлгөөн манай ертөнцийг бий болгож байна гэж ярьсан байна. За үүгээрээ Больцман бол тухайн үедээ маш одоо юм зоригтой алхам хийгээд харамсалтай нь Больцманыг тухайн үед бүхэн цаашаа энэ тодорхой эрдэмтэд хүлээн зөвшөөрч исэн. Гэтэ том эрдэмтэд бол Больцманыг шууд шүмжилсэн. Тэр нь юу вэ гэхээр бид нар молекулуудыг энерги хадгалагдах хуулиар хэмжээд байгаа болоод байна. Атомыг хэмжих ямар ч боломж алгаа тий. Энергийг хэмжигч ямар ч боломж алгаа. Чи битээ ингэж худлаа яриад гэсэн. За үүнээсээ олж манай Больцман бол бүр актимаас хөөгдсөн байна. Зөв юм хэлснийхэн төлөө тий. Зөв онолыг хамгийн их ярьж ирснийхэн төлөө үнэн онолыг ярьж ирснийхэн төлөө актимаас хөөгдсөн. Тэгээ Грац, Мюнхен, Виенна, Триесте гэдэг энэ хотуудаар одоо янз янзын газар ингэж сэлгэж лекц уншиж ингэж аялж явдаг гэсэн юм. За бүр Эрнст Мах гэдэг том тухайн философч одоо Эйнштейнтэй маргадаг Эйнштейний онолын бас тодорхой суурьуудыг философи санаагийн төвчөөр ярьж ирсэн нөхөр Больцман юу гэсэн бэ гэхээр физикчид ерөөсөө хэмжиж болох зүйлтэй ажиллаа. Бити юм Больцманы яриад байгаа шиг юм үлгэртэй ажиллаа тий гэж хэлж ирсэн юм. За энэ маань өөрөө Больцманд маш одоо юм хатуу хүнд тусаж байгаа байхгүй юу? Баг доромжилсан шахав. Тий. За хоёр дахь хамтран ажиллагчаа танилцуулъя. Тэгээд нэвтрүүлгээ төгсгөл хэсэг. За нэвтрүүлгийн ивент тэтгэгчээр энгийн бөгөөд төгс Хадалаба брэнд бидний ивент тэтгэж ажиллаж байна. Тэгээ Хадалабагийн маань бас манай од мөндрийн охтуудад бүтээгдэхүүнүүдээсээ ингээд те гой цувралуудаа бас бэлгэлсэн. Тэгээд үнэхээр бас үр дүнтэй бүтээгдэхүүнүүдээ харсан. Тэгээ Япон брэнд гэдэг өөрөө бас ямар чанартай байлаа те. За тэгээ Японы Рота компани Хадалаба чигшүүлэх арьс арчилгааны одоо бүтээгдэхүүнийг танилцуулж байгаа. Тэгэхээр арьсан чигшүүлэх гол үүрэг бүх юм 4 төрлийн гиалуроны хүчил агуулсан. Тэгээ арьсны өнгөн хэсэг болон арьсны эпидерм давхаргын гүн хүртэл чигшлийг өгдөг. Тэгээ ийм бүтээгдэхүүн байна. Нөгөө арьс чи айгүй олон давхаргатай тий 5 давхаргатай энэний бүр хамгийн гүнд нь хүрнэ гэсэн үг. Тэгэхээр энгийн гиалуроны хүчил, супер гиалуроны хүчил хоёр нь арьсны өнгөн хэсэгт чигшил өгч арьсыг усчуулж өгдөг бол за нано гиалуроны хүчил арьсны эпидерм давхаргын гүнд хүртэл ингээд чигшлийг өгдгөөрөө маш даваа талтай. Тэгээ гоё арьстай байх ер нь хамгийн энгийн зөвлөгөө бол цэвэрлэгийг унтахтаа маш сайн хийгээд тэгээ мэдээж өдөр тутмын арчилгаа буюу одоо энэ чигшлээ байнга тогтмол өгж явах. Тэгээ ийм зүйлийг байнга хийж явах бол бас гайгүй те. За эсэлдүүлсэн гиалуроны хүчил гэх энэ сүлд нэмэгдсэн гиалуроны хүчил нь арьсны гүнд нэвтрэхээс гадна авсан чигшил алдагдаж хуурайшхаас сэргийлж өгдөг бас давхар үүргээрээ маш даваа талтай байдаг. Ингэснээр чигшүүлэх бүтээгдэхүүн хэрэглээд байгаа хэрнээ арьс хуурайшж байна гэдэг асуудал бол шийдэгддэг юм байна. За тэгээд эднийх бол одоо маш олон газараар худалдаалагдж байдаг. Монс Эмэн сан болон GGI BT дэлгэрүүдээр худалдаалагдж байгаа. Та бүхэн маань Рота Хадалаба гэдэг дэлгэцэн дээр гарч байгаачлан Рота Хадалаба Mongolia гэдэг Facebook дээр нь дагаад авах юм бол бас бүтээгдэхүүнийхэн дэлгэрэнгүй мэдээлэл болно. Тэгээ олон зүйлээс нь ингэж тухтаа харж гад сонгох боломжтой. Нэвтрүүлгийг ивент тэтгэж хамтарч ажиллаж байгаа сайхныг бэлгэлдэг танаа хамт олон их баярлалаа. Баярлалаа. За одоо ингээд Больцман маань бидэрт ийм чухал одоо физикийн том суурь ойлголтуудыг 1800 оны сүүл үед гаргаж өгсөн байна. За даанч үүнээсээ болоод одоо актим дээр ажиллах боломжгүй болоод энэ Грац, Виенна зэрэг юм хотуудаар аялаж Мюнхен ч юм уу те ийм хотуудаар аялаж өөрийнх нь лекцийг уншдаг байсан байна. За хамгийн сүүлд бол Больцман Триестед очиж лекц уншиж исэн. За Триестед аялж явж исэн. Нөгөө миний 100 очдог газар. Триест нэг олон улсын онлайн физикийн төв байдаг. Тэнцээ аялж явж исэн. За ингэж аялж яваад нэг өдөр яасан бэ гэхээр өөрөө гэртээ ажиллаа хийж үлдээд гэр бүлийнх нь болохоор далайн эргээр зугаалж явж байгаад буцаад ирэхэд нь бол Больцман тэнцээ амиа орлож нас орсон байсан. Байрлаж исэн газраасаа өөрийгөө дүүжилсэн, өөрийгөө амиа орлож нас орсон байна. За энэ нь өөрөө их чухал юмыг бас хүн төрлөختөнд зааж өгсөн. Тэр нь юу вэ гэхээр нэгт Больцманы лекцэд айгүй олон удаа сууж исэн одоо шавнараас нь сонсох юм бол Больцман ер нь юм айгүй сэтгэл готралтай, маш хүнд хэлбэрийн одоо сэтгэл готралтай яадаг гэхээр заримдаа ингээд маш юм өндөр энергитэйгээр хичээлээ ордог. Амар итэвхтэй ийм амар өндөр энергитэй ийм гоё хүн хичээл ордог байна. За ингээд байж яснаа магадгүй 7 хоног, магадгүй 10 хоногийн дараа
амар ядарсан, дуун гарахаа болцсон ийм хүн хичээл ордог ингээд. Айгүй их сэтгэл санааны юм савладаг хүн байсан байгаа байхгүй. За яг хөө бид нар өнөөдөр ингээд шууд наач магадгүй manic depression ч юм уу bipolar disorder энэ төр гэл таамаглаж болох байх л та. Гэтэ самаагүй тэгж чадахгүй те. Сэтгэл зүв гэдэг бол маш комплекс системүүдийн нэг. Тэгэхээр ямар ч зэн ийм хүн байсан гэдгийг айгүй их дурсаж хэлсэн байдаг. Тэгээ амьдралынхаа туршид үүнээсээ болоод нойргууддаг биеийн шалтгаангүй янгинж өвддөг. Тэгээ ингээ хямарснаасаа болоод ажиллаа хийж чадахгүй болдог. За ийм байжсэн мань хүний санааг бусад академич нар хүлээж авахгүй чи буруу юм яриад байна гэд. Гэхдээ нөгөө нөхөр чинь нөгөө нөхдүүддээ бууж өгөөгүй ба шүү дээ. Өөрийнх нь зөв үнэн гэдгийг мэдж байгаа учраас тэгж явжсэн. Даанч харамсалтай нь одоо эн чинь нөгөө хүний сэтгэл зүй гэдэг чинь хэцүү. Өөрийнх нь ингээ хамгийн хайртай зүйлийг өөр бусад өөрийг нь хамгийн сайн ойлгох ёстой хүмүүс шүмжилснээс болоод сэтгэл санаа нь улам дорд байдалд орсон гэдэг юм бэл. Ер нь бүр нойргүй болцсон. Бүр ерөөсөө л бие нь ингэж өдөр болгон янгинж өвдөж явж идэг тийм байсан маань. Тэгээ эцсийн сүүл рүүгээ өөрөө тэрийгэ дийлхээ болсон юм шиг. Тэгээд мань хүн 1906 онд юунд Трестед явж байхдаа амиа орлож нас орсон. За тэгээд Трестед очих юм бол тэнцээ Больцманы амиа орлсон газрын юм одоо жижигэн дурсгал байдаг. Би бас тэнцээ очиж үзсэн. Больцманы дурсгал байдаг. Тэгээд тэр бол яг ингэж бас хүн төрөлхтөнд юу зааж өгсөн бэ гэхээр бид нар ямар нэгэн хүнийг онлыг ч юм уу туршилтаар батлаагүй ч юм тийм байж бас яаж болохгүй юм байна дайрж болохгүй юм байна гэдэг нэг юм чухал юм зааж өгсөн байна. За энийг магадгүй зарим хүмүүс бас яг энэ түүхийг буруугаар ашиглах гэдэг шал буруу юм ярингуудаа намайг инглээ гэдэг. Тэр хүмүүст бол хамааралгүй хатуугаар хэлээ. Ямар нэгэн Больцман бол тийм чинь маш суйртай юм ярьж ирсэн. Яагаад вэ гэхээр Больцманы ярьж исэн таамагласан онлыг хамгийн түрүүнд батлах боломжийг олгосон хүн Альберт Эйнштейн байхгүй. Альберт Эйнштейн тухайн үед тайлбарлагдаагүй байсан Броуны хөдөлгөөн гэдэг хөдөлгөөнийг Больцманы онлоор хамгийн анх одоо тайлбарлаад бүр юу хийсэн бэ гэхээр 1905 онд Эйнштейний бичсэн пейпер тухайн молекулуудын хэмжээг хамгийн анх таамагласан байхгүй. Ийм хэмжээтэй байх юм байна гэдгийг хамгийн анх таамаглаж өгсөн. Харамсалтай нь Больцман өөрөө үнийг хараагүй. Тэгэд яг нөгөө нас орж явж исэн үеийн тухайн пейпер тухайн зүйл Больцманыг нас орснаас жилийн дараа хэвлэгдэж гарч ирсэн байна. Тэгэхээр Больцман жоохон хүлээсэн бол өөрийнх нь онол тэнцээ үнэн байж магадгүй бас гарч ирсэн. Нөгөө талаас энд бид нар бас юуг анзаарах хэрэгтэй вэ гэхээр тухайн хүн гэдэг энэ амьтан чинь нөгөө нэг сэтгэл зүйн амьтан штэ давхар те. Тийм учраас ингээ хямардаг эсвэл одоо ингээд гоё байдаг ч юм. Больцманаар харах юм бол ингээд заримдаа маш өндөр энергитэй хичээлээ маш гоё ордог хүн байж байгаа. Гинт нөгөө хүн одоо төрөл арилцсан юм шиг өөр хүн болчдөг тий. Амар юм ядарсан ингээл явж байдаг. Ийм савлгаатай. Эндээс харахаар бид нар чинээс юуг бас сурах хэрэгтэй вэ гэхээр найз нөхдөө ч юм уу, багшаа ч юм уу, профессор ч юм уу бид нар анзаарч явах хэрэгтэй тий. Тэр хүмүүс маань дотроо ямар зовлон хийж байгааг бид нар мэдэхгүй учраас хүн бас хажуудлын хүнээ анзаарч явахгүй бол тэр хүмүүс маань дотроо юу хийж байгааг бид нар мэдэхгүй. Тэгээ ингээд нэг өдөр гэртээ харахад тэнцээ нас орцсон байждаг ч юм уу ийм тохиолдол гардаг тий. Тэгэхээр Больцман бол үүний хамгийн том жишээ. Тэгэхээр Больцман бол зөвхөн физикт хүн төрөлхтөн амар юм хинхэг мангар байсан мэн гэдгийг зааж өгөхөөс гадна хүн төрөлхтөн ч гэсэн бид нар нэгэндээ юм зөөлхөн хандах хэрэгтэй тий. Бүх юм магадлал шин чанартай учраас өөрөө магадлалын онлыг физикийн шинжилгээнд оруулж ирсэн шүү дээ. Бүх юм магадлал шин чанартай юм чинь маргааш ч гэсэн юу болохыг бид нар мэдэхгүй гэдгийг өөрхийн амьдралаар давхар харуулж өгсөн юм. Одоо миний хувьд бол айгүй том баатар хүмүүс энийг л дээ. Тийм хүн байна. За энэ хүн маань өөрөө өнөөдөр бол энэ хүний бүтээсэн бол хим, биологи, физик, технологи, мэдээллийн технологи гэх өнөөдөр энэ бүх салбарт статистик, физик, термодинамик байхгүй бол эдгээр өнөөдөр байх болох ийм чухал суурийг тавьж өгсөн юм. За бүр квант гравитац гэдэг одоо онлайн физикч нарын мөрөөдөл онлайн тэр цаг хугацаа гэдэг зүйл хүртэл энтропос гаралтай биш үү гэдэг санааг хүртэл Больцман хамгийн анх тэмцээ бид нар тавьж өгч исэн байхгүй. Тэгээд Больцманыг бол Австрийн Вена хотод орчуулсан санагдчихэ. Тэгээд яг нөгөө нэг юун дээр нь булшны чулуун дээр нь өөрийнх нь ганц л нөгөө нэг тэгштэглийг бичсэн. Энтропийн тэгштгэл, Эйнштейн-Цукка натуралограф нь W гэж. За тэр тэгштгэл нь юу вэ гэхээр ерөөсөө л нөгөө энтропи гэсэн гэж харуулж байгаа шүү дээ. Энтропи гэсэн гэдэг чинь цаг хугацаа үргэлж нэг тишээ явна. Нөгөө нэг юм нь юу вэ? Бүх юм магадлал чинь чанартай. Бүх юм статистикээр байгаа гэдэг бид нар давхар одоо тэрний юм айроник гэх юм уу та тэр тэгштэглийг бичиж өгсөн өөрийнх нь булшин дээр.
За тэгэхээр ийм нэг гайхалтай хүн 150 гаруй жилийн өмнө бидэртэй цуг амьдраад өнөөдөр тэр хүний тухай ярилцлаа. За баярлалаа. За их баярлалаа бэлгүнэ. Тэгээд 19-р зууны шинжлэх ухааны төвхөнд хэрэгэлтийн зуун гэж үзвэл бас нэг чухал бас эрхэм байжээ. Тэгээд их сонирхолтой байлаа. Хамтдаа сүлэг сонсогчтой баярлалаа. Нэвтрүүлэг NTV Одондрын радио 107 83.3 гэсэн хослогооноор та бүхэндээ хүрлээ. Нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар интернетийн хурдаа нэмэх амархан Univision, за Японы алдарт брэнд Rotогийн Hadalaba брэнд ивент тэтгэж ажиллаа. За тэгээд дараагийн хадуугаараар эргүү уулзъя. Эрүүлэн хийх хүсье. Баярлалаа. Баяртай. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудаа баярлалаа. Одмондөр сувг нь энэ мэдчлэн таны мэдхүйн мянган нэвтрүүлгийг 2026 оны 7 сарын 1 хүртэл та бүхэндээ хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүйг түгээхийн үлсэд нэгтгэх хүсвэл та бидэнд хандив өгөх боломжтой. Жилдээ ганцхан удаа 100,000 төгрөгөөр биднийг дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүйг түгээх энэ үйл хэрэг амжилттай үргэлжлэх юм. Одмондөр нэр дээрх Худалдаагчлалын банкны дансгаа 4191 Тэг 4518. Та 100,000 төгрөгөөр шилжүүлэхдээ гүйлгийн утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100,000 төгрөг хандалснаар Одмондөр сувгийн алтан гишүүн болох юм а. Шинжлэх ухаан танин мэдхгүй Монголд ялах болтугай.